нөгөө хадуурны чинь дээдлэлт энэ нь бас ингэж хөдөлдөг байвал их зүгээр идэв шүү. Тэгээд ямар ч дуурал гэж хийсэн байгаа шүү. Энэ ингэж яг ойролцоо адилхан 3 турба хөлн гагнангуутай. Гагнангуутай. Дээр нь ингээ боочж ямар ч хамаач боож болно. За одоо энийг хадаж үзүүлье. Тэгэхээр энэ 15 санжаар идүүлээд хадах талбайгаа квадрат болгоч юм лээ. Тэгээд ингээ дөрүүлжнээр нь төрөөл яваад байна гэсэн үг. Нэг хаазалж байрч нэг савчуулаад авах юм байхгүй. Хаазаа тогтоочоод төрөөл хадаад байна л гэсэн үг.